ерөнхийдөө хүрэлцэх гурарагшаа басад хүмүүс нэг 10 орчим хүн явсан Москвач навиггүй хол газар юм байна. 6 цаг нийсэж Москва орсон. Жочдод цайхан Москва бол ер нь их сайхан хот юм. Москвагийн тэр жагсаал парад бүх юм нүзлээ харлаа гоё юм байна. Таны үед Москва хотод билэг көргөж жотсон сегэн бидэг дугаагүй тай авгүй күүрэн ачекон дагдаж явсан. Тэгээд тэр 102 настай хүн байна. Ялээ их ядруу тийм хүн байна. Тэгсэн яг одоо жугүй яваад ухаан санаас сайн юм блэ. Фронт цэгмэтгүйг та өмнө нь мэддэг байсан уу? Та хоёр бие биенээ таньдаг байсан уу? Ер нь сая явах үедээ одоо хоорондоо юу ярилццгааж байна? Фронт цэгмэтгүйг санахгүй. Энэ дундгүйн насаараа малчин хүн байна. Ярилцсан өртөн. Мал хар варожлхийгээд кэсэн гэж ярьж байлаа. Таван хүүхдэрсэн бай. 4 хүүхэд алдсан гэж байна. Тэгээд одоо дандаа малаар мянгат малчин гэнэ гэж ярьж байна. Ерөнхийлөгч хүрэлцэх та хоёрт хандаж одоо ямар нэгэн үг хэлсэн үү? Бэлэг энэ төр өгж ах шиг байсан. Нэг үг яриагүй. Харин бид нэрэнд сайн явуулдаг гэж ярьж байсан. Мэдээж одоо ялтын баяр дээр очихоор мэдээж тэр 45 он 39 оных нь дурсамжууд сэргсэн бах тий. Тэр үед ажиллаж исэн үеийнх нь тий. Та бас 15 настай охин бас их зориг гаргаж явсан юм шиг надад санагдаж байна л да. Тухайн үед аав ээж нь зөвшөөрж исэн юм уу? Та ер нь яагаад гинт тийшээ явсан? Манай ээж байхгүй намайг 6 настай хад насварсан. Мань фудо малта ревайсан. Авдаач гэдэг këндч гэдэг явсан. Тэгээ абман хайчаа явсныг мэдээ. Цөлд мэдсэн бэдэ. Яг тэнд Сэргийн гавьян улаан тогоо дөнгөр жөөсөн. Хөдөрийн дөнгөр жөөсөн. Хоёроо вайра жөөсөн. Эмэли бай. Тэгээд яг дон одоо авсанда. Сая очихдоо Путингийн медалийг авбоо. Тий. Путинтэй дөрвөн удаа олдож байна. Медведь нэг удаа олдсон. Тэгээд 1939 онд баян дунцовноос оргийн центраар бид нэр селективхаар 16 огт явсан баян дунцовноос самын эвлэн үрийн дарга аюу шиг докон бид яриа танилцуулах ати баян цагаан хадхан гол хайлаас манхан адаг долоон гэдэг газараар аюу хүчтэй Япон давталж байна гэж ярьсан. Та нараа удахгүй явчихсан морин өлтөөр аймгийн төв явна. Бид нэр өхөр төргөр явсан. Тэгээд доцсон чинь за та нарыг би Сергей Мэлгдэр хөргөж өгнө гэсэн. Сергей Мэлгдэр яваад доцсон. Гурван санаатара
тэр лагнаг сургагч биднийг ажилд хаварсан. Надад савжчор. За босод хүмүүс маань энэ дүүгчин цагаан хэрэглэлгаа тавууч гэх ажилд хаварсан. Тэгээд бид нэр ажилд орсон да. Тэгээд ажилд орохоор манай шархтнууд айгуу хүнд. Яа нөгөө өөрийн фонгойдоо голцоо. Чархан хадан, зунаа хадан бэснөги. Бумгнэ шарх авсолсод ерөн олхандахгүй им хоёр гурав хоноод орон чарлж байгаа авижгээ то дим авгахтоо то дим нэг бахан хүнээр кэлж байгаа тэгээд явчихдаг байсан. Да буна чархууд яхой дэводагийн нөгөө жаршаад байхад бомболждаг. Тэр үед танд одоо айж сандрах зүйл байсан уу? Тэр үед ер нь ямар хөө сэтгэл төрж ирсэн? Континент ер нь юу байна? Код зоричсэн юм доо тэгээд яхлаа мөрөдөм байна. Тэр нэгэ зондорхоо тэд нэрман тэр шархан халуунтай олсод чинь биднийг ингээд додон дандаа япон нолер самурэлэг битс самурэ нэртэй самурын гэдэг додон сарха өөрийн халуунтай олгоо юу ч мэдэг ягаад тэр олсочин аман сангон дэжчин тэр амын навэтэн маврлар норгож байн охой мой ихэрэн тэгээд бид наражилсан доо тэгээд нэг өдөр манай дарга чавндун хоронда чавндун гэдэг дарга за дахиад одоо 45 онд дахиад одоо соёлтой кэж дахиад эмнэлгээ байгуулах болчихлоо. За дахиад ажиллах болж идэв. Дахиад соёлогчоо хийн гэд 1945 онд танцаг болгон 27 дугаар радиод байсан. Тэгээ та тэгэхээр одоо 1939 он, 1945 он гэд хоёр удаагийн данд олсон сувлагчаар хоёуланд нь явсан байна. За баярлалаа танд. Гоё түүхээ хуваалцаж өгсөнд баярлалаа. За